Сайн байцгаана уу? Магадлал бол математик статистикийн үндсэн ойлголт өгөх видео лекцийг цуврал байдлаар хүргэж байна. Ямар нэг туршилт явуулж байгаа гэж үзье. Туршилтаас гарах үр дүнгийн хувьд ямар нэг үзэгдлийг онцгойлон амжилт хэмээн аваад А гэж тэмдэглэе. Жишээлбэл шагаа орхиж буй бол морь бух үзэгдлийг амжилт гэж тооцож болно. Энэ тохиолдолд үлдэх бусад үзэгдлүүд чухам ямар байх нь төдийлөн сонирхолгүй юм. Энэхүү үр дүнг нь хоёр ангилсан туршилтыг Бернулийн туршилт гэдэг. Амжилтын магадлалыг P гэж тэмдэглэе. Бас туршилтыг өөр хооронд нь хамааралгүй байдлаар N удаа давтсан гэе. Туршилтын давталтууд өөр хоорондоо хамааралгүй гэдэг нь туршилтуудыг яг нэг ижил нөхцөлд явуулах ёстой. Бас өмнөх туршилтын үр дүнгээс шалтгаалж дараагийн туршилтын үр дүнд нөлөөлөх явдал байж болохгүй гэсэн үг юм. Тэгвэл ийм туршилттай холбогдуулан практикт өргөн тохиолдох янз бүрийн сансрын үсгч авч үзэж болно. Үүний нэг жишээ бол нэг ч хугацаанд төгсгөлгүй олон амжилт гаргах боломжтой туршилтын амжилтын тоо юм. Ийм сансрын үсгч нь угтаа тоо ширхэг учраас мэдээж 0, 1, 2 гэх мэтчлэн натурал тоон утга авна. Харин тэрхүү утга авах магадлал буюу нягт нь энд харагдаж буй томьёогоор илэрхийлэгддэг. Хэрвээ бид амжилтын тоо яг 2-той тэнцүү байх магадлалыг олно гэвэл f(x) нэгтийн функцийн x аргументыг 2 гэж авна. Ийм нягт бүхий утгуудтай сансрын хэсэгчийн магадлалын тархалтыг Поссны тархалт гэдэг. Ер нь тархалт бол туршилтын үр дүн тус бүртээ нийт үр дүнгийн хэдэн хувийг эзлэх буюу сансрын хэсэгчийн ямар утга нийт утгуудын дотор хэдэн хувийг эзэлж байгааг утга нэг бүрчлэн авч үзэж буй явдал юм. Өөрөөр хэлбэл тархалт нь сансрын хэсэгчийн бүх утга ба түүний магадлалуудаас бүрдэх цогц зүйл юм. Тэгэхээр эндээс ямар нэг утга дутуу эсвэл ямар нэг магадлал дутуу бол түүнийг тархалт гэж үзэхгүй байх нэ. Иймд сансрын хэсэгчийн тархалтыг авч үзэх бол түүний бүх утгыг харгалзах магадлалтай нь олж мэдэх шаардлагатай. Ингээд Поссны тархалт руу анхаарлаа буцаан хандуулъя. Нягтын илэрхийлэл дотор буу лямбда гэсэн хэмжигдэхүүнээс нягт чухам хэд гэж гарах нь хамаарахаар харагдаж байна. Иймэрхүү хэмжигдэхүүнийг тархалтын параметр гэдэг. Слайдын төгсгөлд Поссны тархалтын лямбда параметрын утга агуулгыг бичсэн байна. Энэхүү бидэнтэй хүссэн ч хүсээгүй ч тааралдах сансрын хэсэгчийн дундаж утга буюу математик дунджийн тухай өнөөдрийн лекц эхний хэсэгт ярих болно. Поссны тархалтын хэрэглээг харуулсан жишээ үзье. Энд сансрын хэсэгч x нь нэг цагт хүлээн авах захиалгын тоо буюу Поссны тархалттай сансрын хэсэгч байна. Мөн бодлогын өгүүлбэрт дунджаар 1.5 захиалга ирдэг гэсэн нь тус сансрын хэсэгчийн дундаж утга буюу тархалтын параметрыг 1.5 гэж өгсөн явдал юм. Цаашилбал ганц ч захиалга хүлээн авахгүй гэсэн нь захиалгын тоо буюу x хэсэгчийн утгыг тэг гэж авахыг зааж байна. Ингээд нэгтийн функцэд тархалтын параметр болон хэсэгчийн утгыг орлуулан тооцоох хийвэл тус магадлал ойролцоогоор тэг 1223 гэж олдно. Энд нэг анхааралтай зүйл байгаа нь лямбда параметрын цаг хугацаатай нарийн үе илдаатай явдал юм. Бодлогын нөхцөлд 9-өөс 10 цагийн хооронд гэж 1 цагийн хугацаа заасан. Ийм параметрын 1.5 гэсэн утга зөвхөн тэр цагтаа л тохирно. Учир нь өдрийн өөр цагт захиалга буюу ачаалал харилцан адилгүй байх нь мэдээжийн хэрэг билээ. Иймээс олох зүйлийн хувьд энэ хугацаанд гэсэн нь өнөөх 1 цагийн хугацаагаа л зааж буй явдал юм. Мөн лямбда параметрын хувьд хугацааны нэгжийг давхар анхаарах хэрэгтэй. Нэг тохиолдолд цаг, нөгөө тохиолдолд минут яригдж байвал тэдгээрийг нэг ижил нэгжид шилжүүлэх шаардлагатай. Одоо Поссны тархалтын нягтын гаргалгаатай танилцъя. Поссны тархалттай сансрын хэсэгчийг анх тодорхойлохдоо төгсгөлгүй олон амжилт гарах боломжтой туршилт дахь амжилтын тоо гэсэн. Амжилт төгсгөлөө олон удаа гарч байхын тулд туршилтыг төгсгөлгүй олон удаа давтах ёстой. Энэ нь туршилтыг байнга явуулах буюу үргэлжийн туршилт болж таарна. Зөвлөлбөл хяналтын багажаар байнгын ажиглалт явуулж байгаатай л адил юм. Тэгэхээр туршилтын тоо n-ийг хязгааргүй руу тэмүүлнэ гэж үзнэ. Нөгөө талаас ийм үед амжилтын магадлал p хүрэлцээтэй бага байж таарна. Хэрвээ p магадлал бага биш бол төгсгөлгүй олон туршилтын явцад амжилт хэмжээ хязгааргүй олон удаа ажиглагдах буюу тоолохын аргагүй болно. Иймд n-ийг үржих нь p үрчүүр n хязгааргүй тэмүүлэх үед тодорхой нэг тоо руу тэмүүлдэг буюу балансаа барьдаг гэж үзнэ. Энд тэрхүү тоог нь лямбда гэв. Одоо бином тархалтын тусламжтай n туршилтад x удаа амжилт илрэх гэсэн үзэгдлийн магадлалыг олж бичнэ. Улмаар n хязгааргүй руу тэмүүлсэн хязгаарт шилжинэ. Энд гэж буй хувиргалтыг хязгаарт шилжих зорилгод чиглүүлсэн. Энэхүү бином тархалтын асимптот буюу хязгаарын тархалт байдлаар Поссны тархалтыг гаргаж ирлээ. Иймд n их p бага үед бином тархалтын утгыг Поссны тархалтаар ойрцоо бодож олж болно. Бид энд бином тархалтыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт багтааж үздэг тул хүн бүхэн мэднэ гэж үзлээ. Энд Поссны тархалтын нэгт параметрээс хамаарч ямархуу хэлбэртэй байдгийг параметрын хэд хэдэн утгад харгалзуулан зурж харууллаа. Ер нь тархалтуудын хэлбэрийг нүүдлэх нь практикт ач холбогдолтой тул хоошид үзэх тархалтуудын нэгтийг инхүү харж байх болно.
Тэнхүү олон янзын тархалтын нэгтийн хэлбэрүүдийг нүүдэлэх нь цоо шинээр судалж буй сансрын үсгчийг ямар тархалттай болох тухай таамаглал дэвшүүлэхэд тус нэмэр болдог. Одоо үзэх математик дундаж болон дундаж квадрат хазаалтын зарим чанарыг томьёолоход бас шинээр үзэх геометри тархалтын нэгтийн гаргалгаа хийхэд сансрын үзэгдэл болон сансрын үсгчдийн хамаарлагын тухай ойлголт шаардлагатай. Энд ихтэйд хэдийд үзэгдлүүдийг хамааралгүй гэх дараа нь ямар үед сансрын үсгчдийг хамааралгүй гэх тодорхойлтыг өглөө. Бид хамаарлагын талаар дараа дэлгэрэнгүй авч үзнэ. Бас тодорхойлолт дотор буй f(x,y) функц бол x болон y сансрын үсгчдийн хамтын нэгтийн функц бөгөөд үүний талаарч бас дараа үзнэ. Сансрын үсгчийн утгуудыг тэдгээрийн магадлалаар жинсэн дунджийг математик дундаж гэдэг. Энэ тодорхойлолтын дагуу дискрет болон тасралтгүй сансрын үсгчдийн математик дунджийг эдгээр томьёогоор бодно. Математик дунджийг тодорхойлохдоо магадлалаар жинсэн дундаж гэснийг анхаарна уу? Жинсэн дундаж олохдоо жингийн нийлбэрт хуваадаг. Харин тэрхүүжин өөрөөр хэлбэл магадлал буюу нэгтүүдийн нийлбэр бидний өмнө үзснээр нэгтэй тэнцүү билээ. Иймд эдгээр томьёонд жингийн нийлбэрт хуваах үйлдэл бичигдээгүй. Энд Фосны тархалттай сансрын үсгчийн математик дунджийг олж үзүүллээ. Тус тархалт дискрет дуулд математик дунджийг нь олохдоо нийлбэр бүхий томьёог авч хэрэглэнэ. Тооцооны явцад математик анализ дээр үздэг нэг цуваа гарч байна. Ингээд эцэстээ математик дундаж лямбдатай тэнцүү боллоо. Энэ Фосны тархалтын тодорхойлтыг анх үзэж байхад тэмдэглэсэн амжилтын дундаж тоо гэсэнтэй тохирч байна. Энд сөрөг бус утгатай тасралтгүй сансрын үсгчийн математик дунджийн нэг чанарыг томьёолж харууллаа. Чанарын баталгааг дараагийн слайд дээр авч үзье. Энэхүү чанар үүний баталгаа нь математик дундаж интеграл үзэгдлийн магадлалын уялдаа холбоогд тод томрон харуулдаг. Одоо өмнөх чанарын баталгааг нь авч үзье. Баталгааны гол санаа бол интегралчлах эрэмб солих явдал юм. Эхлээд x сансрын үсгчийн математик дунджийг тодорхойлтын дагуу бичв. Дараа нь интеграл доторх функцийн x гэсэн аргументыг t гэсэн хувьсгчаар 0-оос x интервалаар авсан интегралаар солив. Ингээд 2 дугаар мөрд буй интегралыг эхлээд t аргументийн хувьд 0-оос x интервалаар авч байсныг эхэлж x хувьсгчаар t-гээс нэмэх хязгааргүй интервалаар авсан интеграл болгон өөрчилж байна. Одоо тийхүү гаргасан давхар интегралын дотор талын интегралыг анхаарч харъя. Энд нэгтийн функцээс ямар нэг завсраар интеграл авахын тэрхүү завсарт сансрын үсгчийн унах магадлалтай тэнцүү болохыг анхаарвал бидний баталж харуулах зүйл гарч ирнэ. Сансрын үсгчийн утгыг функцээр хувирахад математик дундаж нь хэрхэн өөрчлөгдөхийг энд буй томьёоны тусламжтай бодож олно. Энэ томьёо хэдий илэрхий юм шиг харагдах боловч баталгаа нь нэлээд нарийн төвөгтэй юм. Ихэнх хүмүүс үүний баталгаа буюу нарийн учрыг нь мэдгүй мөртлөө энгийн зүйлмэд хэрэгэлдэг болохоор хумсаргүй статистикчийн хууль гэж нэрлсэн гэлцдэг. Үүний баталгаа тархалтын функц гэсэн сэдв үзсний дараа хийн. Өөрөөр хэлбэл одоо бидний үздсэн зүйл үүний баталгааг хийхэд хүчрэхгүй юм. Интегралийн шугам чанараас үүдэлтэйгээр хумсаргүй статистикчийн хуулиас эхний хоёр чанар шууд мөрдөн гарна. Мөн хэрэг сансрын үсгчид хамааралгүй бол тэдгээр үржирийн математик дундаж нь математик дундчуудын үржиртэй тэнцэнэ. Сансрын үсгчийг К зэрэг дэвшүүлж хувиргаад математик дундаж авсныг кадр эренбийн анхны момент гэдэг. Тэгэхээр математик дундаж бод 1-р эренбийн анхны момент юм. Момент үүсгэж функцийн тусламжтай сансрын үсгчийн янз бүрийн эренбийн моментуудыг олоход хялбар байдаг. Слайд дээр момент үүсгэж функцийн тодорхойлт буюу түүнийг олох томьёо, бас дискрет тархалттай сансрын үсгчийн момент үүсгэж функц олж буй жишээ байна. Сансрын үсгчийн момент үүсгэж функц нь түүнийг нэмэлт хувьсгэж ба итгэж функцийн тусламжтай хувирахад гарах утгуудынх нь математик дунджаар тодорхойлогдно. Энд стандарт хэвийн тархал гэдэг тасралтгүй тархалттай сансрын үсгчийн момент үүсгэж функцийг олж үзүүлв. Энэхүү үр дүнг дараа чухал нэг теорем баталгаад ашиглана. Бас хэвийн тархалтын талаар дараа өөр хичээлээр үзнэ. Өмнө дурдсанчлан момент үүсгэж функцийг математик дундаж зэрэг момент олоход ашиглана. Слайдын хөлд кадр эренбийн анхны момент олох томьёо харагдаж байна. Момент үүсгэж функцээс t аргументаар нь уламжлал аваад улмаар тус аргументын оронд тэг утга орлуулбал математик дундаж гардаг. Харин кадр эренбийн анхны момент олно гэвэл k удаа уламжлал авна. Бас энэ Фосны тархалттай сансрын үсгчийн математик дунджийг момент үүсгэж функцийн тусламжтай олж үзүүллээ. Амжилт буюу бидний хүсч хүлээж буй үзэгдэл илэртэл туршилт явуулахад тохиолдох өөр бусад үр дүн буюу бүтлгүүтлийн тоо гэсэн сансрын үсгч авч үзье. Эхний оролдохоор амжилт шууд илэрч болох тул тус хэвсэгч тгээс эхэлж улмаар 1, 2 гих мэтчлэн сөрөг бус натурал тоон утгуудыг авна. Харин тэдгээр утгууд авах магадлал буюу нэгт нь энд буй функцээр тодорхойлогдно. Үүний гаргалгааг дараагийн слайдаар авч үзнэ. Тархалтын параметр b нь амжилтын магадлалтай тэнцүү юм. Мөн энд дурдсанчлан геометри тархалтыг хоёр янзаар авч үздгийг цаашдаа анхаарна уу. Энд геометри тархалтын нэгтийн гаргалгааг хийж харуулв. Энд амжилтыг a гэж тэмдэглэв. Тэгэхээр a-гийн эсрэг үзэгдэл нь бүтлгүүтэл болно. Туршилтын давталтууд хамаарлагууд тул тэдгээрийн үр дүн болох үзэгдлүүд ч хамааралгүй юм. Иймд хамааралгүй үзэгдлүүдийн үржирийн магадлал нь үзэгдэл тус бүрийн магадлалуудын үржиртэй тэнцвэгч түрүүх үүснээ энд ашиглаж байна. Геометри тархалттай сансрын үсгчийн нэгтийн функцийн графикийг параметрийн зарим утганд зурж харууллаа. Бид түрүүхэн математик дундаж гэсэн төвийн хэмжээс үзсэн.
Тэгвэл тархалт төвөөсөө хэр хязгаах буюу сансрын үзэгчийн утга математик дунджаас хэр хязгаахыг хэмжих зорилгоор эхний тодорхойлолт өгсөн ялгарыг авч үздэг. Улмаар сансрын үзэгч дунджаасаа дунджаар хэр зэрэг хазааж байна вэ гэсэн асуулт урган гарна. Ингээд хазаалтаас математик дундаж шууд авбал үргэж тэгтээ тэнцүү гэсэн илэрхий хариу гарна. Тэгэхээр хазаалтаас математик дундаж авах нь ямар ч ашиггүй ажээ. Тэгвэл абсолют хазаалт авбал яах бол? Гэвч энэ тохиолдолд модулаас чөлөөлөх үе тэмдэг тооцоод хүндрэл үүснэ. Учир нь сансрын үзэгч авч үзэж буйд бол хазаалтын эерэг эсвэл сөрөг байх нь тодорхойгүй болно. Улмаар статистикчид хазаалтын квадратаас математик дундаж авах арга замыг сонгожээ. Энэ нь гажлттай үр дүн гаргах боловч үүнээс илүү дээр арга зам үгүй билээ. Энд дундаж квадрат хазаалтын зарим чанарыг жагсааж бичлээ. Эдгээрээс эхний чанарыг нь баталж харууллаа. Харин хоёр дахь чанарыг та бүхэн өөрсдөө батлаарай. Харин 3 дугаар чанарыг батлахад математик дундажийн чанар ашиглана. Дундаж квадрат хазаалт гажлттай болохыг түрүүн тэмдэглэсэн. Статистикчид энэхүү гажлтыг засахын тулд түүнээс квадрат язгуур авсан. Гэвч энэ гажлтыг бүрэн төгс засч чадахгүй билээ. Энд авч үзсэн жишээнээс дундаж квадрат хазаалт хэрэг алдаатай байгааг бас түүнээс язгуур авч гаргасан стандарт хазаалт тус алдааг хэрхэн багасгаж байгааг харна уу. Тархлын төгс дундаж квадрат хазаалтаар тооцож гаргасан интервалын хил нь сансрын үзэгчийн их болон бага утгыг давж гарсан байхад харин энэ нь стандарт хазаалтын хувьд харин ч боломжийн харагдаж байна.